Засгийн газраас аймагуудын удирдлагуудаа сар бүр хэдэг цахим хурал боллоо. Тус хуралд Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаа Баяр цогт дэд дарга Гамболд нар оролцлоо. Хурлаар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаарх авах зарим арга хэмжээний тухай, засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. Энэ үеэр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаа Баяр цогт аймагуудад төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах засгийн газрын үргийг хугацаанд нь буюу энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор санаачлахтай үр дүнтэй хэрэгжүүлэхийг даатгалаа. Нийслэлд иргэдэд үйлчлэх төвийг байгуулсан байна. Энэ нь бол одоо хуучин нэг цэгийн төв гэж ярьдаг байсан. Энэ нь одоо төрөөс иргэдэд үйлчлэгийг дамжуулах маягаар хийдэг. Тэгэхээр энэний одоо дараагийн үед шилжсэн ийм том одоо төсөл хөтөлбөрийг нийслэл маань хэрэгжүүлээд эхэлсэн байна. Энэ дагуу одоо 21 аймагт хэрэгжүүлэх энэ саналыг засгийн газрын хэрэглэх газраас одоо бид нэр тавилаа. 141 дугаар тогтоол гарсан байна. Энэ дагуу бид одоо Дархан уул аймагта энэ төрийн үйлчлэгийг үзүүлэх төвийг байгуулна. Энэ нь одоо нэг цэгийнхаа үйлчлэгийн төв дээр суурлаад ерөөсөө газар, дэд бүтэц, иргэдэд үйлчлэх энэ 200 гаруй нэр төрлийн үйлчлэгийг шууд газар дээр шийдвэрлэх ийм том боломж нэгтгэв. Засгийн газрын хэрэглэх газраас 6 сарын 1-ний дотор хэрэгжүүлэх ийм үүрэг даалгаврыг өглөө. Бид одоо энэтэй холбоотойгоор ажлын хэсгээ байгуулна. Мөн одоо нийслэлийн байгуулагдсан энэ үйл ажиллагаатай газар дээр очиж танилцсанаа. Хамгийн гол нь одоо энэ нэг цэгийн үйлчлэгийн байр маань бол энэ дээрээ бид тэр суурин дээр нээчихээр нөхцөл одоо байр боломж нь байна. Хамгийн гол нь энэ дээр бол одоо техник эдийн засгийн үндэслэл гаргах, үйлчлэгээний одоо ажилтны орон тоо нэмэгдэх, програм хангамж гээд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд мэдээж гарна. Өндөрлөл бэрхшээл одоо гарсан талаар сайн нэлээдгүй яригдлаа. Тэгэхдээ бид нар энэ бүхнийг одоо зохицуулж төрөөс одоо иргэдэд үйлчлэгэн дээр маш том ахиц гарах учраас хурдан шуурхай зохион байгуулж байна. Дээрх асуудлаас гадна цахим хурлын үеэр цаг үеийн байдалтай танилцаж, цаг агаарын өршлөн сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхааруулж, аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв. Мөн төл мал хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг засаг дарга нарт даалгасан юм а.